тэрэгцэртэй хүн энэ 2-5 давхар 3 давхарт гарч үйлчлэгээ авахын тулд энэ шатар өргүүлж гардаг байсан байхгүй. Тэгээ энийг нь хаацсан. Энийг нь хаагаад энэ чинь бахан ховын эмийн сангууд орцсон. Нөхцөлөд л ерөөсөө тийм л байсан. Энэ чинь хүмүүс тусламж үйлчлэгээ авах жирийн өртөмжтэй. Тийшээ яваад шууд лифт рүү очичихно. Одоо энэ хоёр талд эмээс амбулаторын эмээсаа зөвхөн улсын 1-р төвөмлөгт байгаа энэ эмээсаа. Ингэж дөрвөн цонхоор ингэж үйлчлдэг эмээсаатай эмнэлэг манай улсад одоогоор байхгүй. Гэхдээ зарим нэг хувийн эмнэлгээс илүү шүү. Одоо тэгээд энэ тохиолдлыг харж хийж байгаа том хувийн эмнэлгүүд чинь хүртэл энийг харж хийж байгаа шүү. Одоо энэ жишээний булдаасны сонголт гэх чинь энэ чинь бактери устгах шүү. Яг эмнэлгийн зориултыг хамгийн сайн чанарын зузаан улдаас нь багхгүй тийм. 1-р эмнэлэгч бид яг хөгжлийн төлөвлөгөө гаргаад тэрнийхээ дагуу ажиллаж исэн багхгүй. Тэрний нэг хэсэг нь тогтчлтын ажлууд хоёр дахь хамгийн гол зүйл бол энэ шин техник технологиудыг маш их нэвтрүүлсэн. Одоо тэр уушгины дуран, уушгаар дурангаа ийгээд биопсигаа аваад хавдраа илрүүлээ шинжилгээ хийдэг юм нэвтрүүлсэн. Нарийн гидсний дураг нэвтрүүлсэн, мэдрэлийн ангиографыг нэвтрүүлсэн, мэдрэлийн мэдслийг нэвтрүүлсэн гэдэг ингээд маш олон зүйлүүдийг энэ эмнэлэг дээр хийж нутгшуулсан. Тэрний дийлэнх нь бас манай улсын хэмжээнд хийгддэг байсан тусламж үйлчлэгийг нэвтрүүлсэн.